За бид бас хичээл бага ангийн хүүхдүүд сургуулийн хичээл бас завсарсантай холбоотой томоо төс төвчний эрүүл мэндийн салбар болон хүүхдийн байгууллагуудын дарамт нэлээдгүй буурсан сайн мэдээ байгаа хэдий ч өнгөрсөн 7 хоногийн хугацаанд Улаанбуурхны халдвар нэмэгдэх хандлагатай байна. Ерөөсөө өдөрт 1-2 зарим өдөр гардаггүй байсан бол одоо сүүлийн 3 өдөр 7, 12, 9 гэсэн дараалттай Улаанбуурхны өвчлөл нэмэгдэж байгаа нь бас одоо эрүүл мэндийн салбар бидний одоо нэг анхаарлын төвд санаа зовж байгаа зүйл байна. За өвлийн амралтын улирал эхэлж байгаатай холбоотой манай иргэд бас энэ дулаан орнуудаар их явдаг. Та бүхэн санаж байгаа бол 25 оны 2 сард Вьетнам улсаас Улаанбуурхны халдвар тээвэрлэгдэн зөөгдөж ирж Монгол улсад халдвар дэгдсэн. За үүнийг одоо бид бас энэ наадмын өмнө нэлээдгүй вакцинжуулалтыг хийж дарж чадсан хэдий ч вакцинд хамрагдах шаардлагатай хүүхдүүдийн нийтдээ ердөө 65% нь хамрагдсан. Ерөн Улаанбуурхай өвчний халдварын дэгдэлтийг 95%-аас дээшээ вакцинд хамрагдчихэж энэ өвчин бүрэн дарагддаг. Тэгэхээр энэ дарагдахгүй байгаа гол шалтгаан бол одоо энэ вакцинд хамрагдж байгаа байдлаа сул байгаагийн нэг жишээ. Нөгөө талаасаа дахиад та бүхэн одоо гадагшаа үр хөвгтөд дагуулад амралтанд явна. Энэ үедээ үр хүүхдүүддээ вакцин хийлгэх Улаанбуурхан, Татранг, улаануудын вакцин, гахаан хавдрын вакцинуудаа гүйцэд хийлгүүлсэн хэсгээ шалгаж хүүхдүүдэд авч яваарай. За дээрээс нь бас одоо 6-8 сартай вакцины нас нь арай болоогүй ч гэсэн бид бас одоо өрхийн эрүүл мэндийн төвүүдээр Улаанбуурхны вакцинжуулалтыг бас хийж байгаа гэдгийг анхаараарай. Одоо ингээд амарчаад эрэхтэй бас одоо халдвар тэгээд авчрах эсвэл тэнд өвчлөх эрсдлүүд бас өндөр байгааг зориуд одоо хэвлэл мэдээлэлээр дамжуулж та бүхэнд анхааруулъя. Тэгээ ерөн би бас нэлээдгүй хэвлэл мэдээлэлээр хэлээд байгаа шүү. Сая энэ томоо төсдийн өвчнөд холбоотой урдл ажлууд нэлээ хийглээ, вакцинжуулалт хийсэнтэй холбоотой нэг ч хүүхд коридорт хэвтээгүй. Энийг би олон дахин давтаж хэлж байгаа. Өнөөдөр орны дийлэгт орны ашиглалт бол ердөө нэг 80% таа байгаа шүү. Тэгэхээр бол ор хангалттай байна гэсэн үг шүү дээ. Томоо төс өвчний амбулатороо ирж байгаа үзлэгийн тоо цорж байгаа. Гэхдээ эрчим төвчлээд байгаа хүүхдүүдийн тоо хараахан буураагүй байгаа. Тийм учраас одоо тайвших болоогүй. Дээрээс нь хүүтний удирдал ирж байна. За хүүхдүүд маань одоо гэр орондоо нөгөө хичээл амарсан учраас байгаа учраас эцэг эхчүүд эмээ өвөнөр та бүхэн онцгой анхаарч хүүхдүүддээ онцгой анхаараарай. Ахуй осол гэмтэл гаргахыг, дулаан хувцлах, хоолунд сайн өгөх, дархлаагийн дэмжих энэ болгон энэ өвчнөөс сэргийлэх хамгийн чухал энгийн арга. Гадуур хүн цугласан газар явахдаа маск зүүлгээ. Хүүхдүүдэд маск зүүлгээ. Зөвхөн томоо төстэй өвчин биш, бас Улаанбуурхан хүртэл дэгдэлт нэлээ ихсэх хандлагатай байна гэдгийг би бас анхааруулж та бүхэнд болгоомжлуулж байгаа шүү. Дархлаа олдмол хомслолын хам шинжийг үүсгдэг вирусын халдвартай 12 иргэн хяналтаас алдагдсан ийм мэдээлэл байгаа. За тэрнтэй холбоотойгоор бас одоо засгийн газраар асуудлыг оруулж хууль зүйн дотоод хэргийн яамтай хамтарсан ажлын хэсэг, тагнуулын ерхий газар, цагдаагийн ерхий газартай хамтарсан эрүүл мэндийн яам ажлын хэсэг гаргаж энэ улсуудыг одоо илрүүлэх нэг чухал. Яах гээд илрүүлэх гээд байгаа юм гэхээр хяналтанд байлгаж нөгөө вирусын эсрэг эмээ уухгүй бол халдвар түгээгээд тархаагаад явах аюултай. Тийм учраас энэ бол одоо бид бас онцгой анхаарч гэхдээ өвчтөө хүний одоо нууцлалыг бол дээд зэргийн сахиж байгаа гэдэг бас онцгойлон хэлье. За харин одоо энэ хяналтаас гарсан өөрөө мэдэхгүй явж байгаа бол та заавал одоо энэ халдвар өвчин судлалын үндэсний төв дээр ирж хяналтандаа ороо. Нөгөө ретровирусын эсрэг эмээ уугаарай. Эм ууж вирусаа дарангуулах юм бол бусдад халдвар тархаахгүй гэсэн үг шүү дээ, тийм ээ. Харин сая ажлын хэсэг байгуулчлаа. Тий, сая засгийн газрын хуралдаанаар оруулж энэ дээр одоо ганцхан эрүүл мэндийн яам дангаараа бид ажиллаж чадахгүй нэ шүү гэдгийг хэлсэн. Тэгээд одоо хүчний байгууллагуудыг оролцуулж олж илрүүлэх нь чухал байна. За ер нь Монгол улсад энэ доох болон сүрээтэй тэмцэхэд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын харьяа байгууллагууд олон улсын хандивлагчаас бол гол оройлтоо оролцдог. Тэр дотроо одоо глобал сангаар дамжуул ер нь бараг жилдээ доох сүрээ энэ бэлгийн замын халдвар болон энэ олон нийтэд халдварт өвчнөд тэмцэхэд дэмжлэг үзүүлж бараг 20 гаруй сая долларын санхүүжилт дэмжлэг үзүүлдэг. За энэтэй холбоотойгоор бол одоо энэ санхүүжилтийг бид одоо зөв зохистой зарцуулах бол өөр их чухал. Зарцуулсан мөнгө болгон эзэндээ хүрсэн байх, хяналтанд орсон хүмүүсийн тоо нэмэгдсэн байх ёстой. Тэгэхээр энэ дээр бол бид бас одоо үр дүнгийн шалгах ажиллагаанууд нэлээдгүй явлаа. За мөн глобал сангийн одоо удирдах байгууллага болох Аз нохын далайн хариуцсан захирлуудтай уулзлаа. За ингээд одоо глобал сангийн
зохицуулагчийг одоо олон нийтэд сонгон шалгуулах урилга өнөөдөр сүйж байгаа.